Сайн байцгаана уу сонсогчдоо, Про подкастын 87 дахь дугаар эхэлж байна. Бид та бүхэндээ тэтгэлгээр гадаад улсад боловсрол эзэмшиж их орондоо манлайлан ажиллаж байгаа прокурорудаа зочноор урьж би хэрхэн гадаадад тэтгэлгээр суралцсан бэ сэдвэр цувралуудыг бэлтгэн тэдгээрийн туршлага мэдээлэл үнэтэй зөвлөмжүүдийг хүргэхийг зорж байгаа лээ. Ингээд энэхүү цувралын 5 дахь зочноор Өмнө Говь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Болор Эрдэнэ оролцож байна. Подкастын урилгыг хүлээн авч Өмнө Говь аймгаас бидэнтэй холбогдож байгаад баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр та аль улсын ямар сургуульд ямар сэдвээр эрдмийн зэрэг цол хамгаалсан бэ? Тайван улсын Нанхуа их сургуульд Монгол улсын эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах шижигтний эрх үүрэг статусын зарим асуудал сэдвээр 2020 онд төрийн удирдлагын магистрийн зэргийг хамгаалсан. Тэгэхээр Тайван улсад суралцахад танд нөлөөсөн хамгийн гол хүчин зүйлсүүд юу байсан бэ? Хүн бүр гадаад улсад өөрийн эзэмсэн мэрэгжил, ур чадвараа дэвшлүүлэхийг зорддог. За миний хувьд ч ялгаагүй өөрийн эзэмсэн эрх зүйч мэрэгжлийн төгс эзэмших, мэрэгжлийн ур чадвараа дэвшлүүлэх, цаашлах юм бол дэлхийн өндөр хөгжилтэй орны хэл, соёл, ёс заншлаас нь бол суралцаж, орчинд нь очиж гадаад талын мэдлэгээ дэвшлүүлэх зорилготой байсан. Тухайн үед төрийн албан хаагчдыг чадахжуулах зорилготой Өмнө Говь аймгийн засаг даргын зөвгийн өвөр тэтгэлэг хөтөлбөр манай орон нутагт бол зарлагдсан. За уг хөтөлбөрт бол шалгалт өгч тэнцснээр Тайван улсыг бол зорих болсон. Би мэрэгжилтэй бол үнэхээр дуртай, сонирхолтой. Тэгээ хууль гэдэг бол монгол хэлний төгс бүтээл, төгс хөлбөр байдаг шүү дээ. Тэгэхээр бусад орны хууль нь ч гэсэн тухайн улсын хэл, соёл, ёс зүйн зан жашил үнэт зүйл байдаг. Тэгээ энэ нь бол бидний суралцах шалтгаан байх ёстой гэж бол миний хувьд үздэг. Тэгэхээр Монголдо бакалаврын зэрэг хамгаалчаад Тайван улсад магистрийн зэрэг хамгаалахар зорьсон шүү дээ. Тэгэхээр Тайван улсын боловсролын тогтолцоо болон онцлогийг Монгол улсын боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулбал таны бодлоор юу ямар хөө байна вэ? Миний бодлоор Монголын боловсролын тогтолцоо агуулга бол хэтэрхий нүсэр хүнд академик бол санагддаг. Тэгээд эргээд нөгөө хүний амьдралд бол төгс хэрэглэгддэггүй юм шиг байдаг. За хүн бүр онлын математикч эсвэл хиймч байх албагүй. Дэлхийн боловсролын чиг хандлага нь хамгийн гол нь их дэлхийгээ хайрладаг. Өөрийн гэсэн зөв амьдралын хэв маягтай жижиг энгийн зүйлийг үнэлж өөртөө болон бусдад тэргүй амьдрах ухаанд бол сурахыг чиглэгдэж байна гэж хардаг. Жишээлбэл миний сурсан Нанхуа их сургууль маань урайтай, тэр урай нь сайн үйл хийх, сайн үг хэлэх, сайхан зүйл бодох гэсэн утга төгөлдөр 3 үг байдаг. Энэ нь бол дэлхийн боловсролын чиг хандлагыг харуулж байгаа хэлбэр юм болов уу гэж бол харсан. Ер нь бол явж хамгийн дээд боловсрол бол харилцаа хандлага юм байна гэдгийг л ойлгосон. Тэгэхээр таны суралцаж төгссөн сургуулийн онцлог давуу талаас гадна ер нь Тайван улсын нийгмийн онцлог давуу тал, иргэдийн харилцаа ер нь ямар хөө байсан бэ? За Тайван улс нь бол чиглэг уур амьсгалтай, далайгаар хүрээлэгдсэн арлын орон. Тэгээ Аздан бол Тайван амар амгалангийн байдлын үзүүлэлтээр бол тогтмол эхний байруудад ордог судалгаа байдсан билээ. Энэ улсын иргэд нь бол маш хөдөлмөрч, хуйлаан дээдэлдэг. За тэгээд амьдрах орчин нь бол таатай, хүн бүр нь бол эерэг байдаг учраас бол энэ улсад суралцахад бол маш чухал нөлөөллийг үзүүлдэг юм билээ. Тэгээд дээр нь бол мэдээж хятад хэл сурах боломжтойгоор бол маш давуу талтай. Миний төгссөн сургууль нь 1996 онд бол Нанхуа удирдлагын коллеж нэртэйгээр бол үүсгэн байгуулагдаж байсан. За тэгээд 1999 онд бол их сургуулийн статустай болсон. Тус сургуулийг бол анх шашны лам Фогуашон бол үүсгэн байгуулсан. Тайванда бол буддын сургууль гэдгээрээ бол маш алдартай байдаг. Одоогийн байдлаар Нанхуа их сургуульд бол 7800 гаруй оюутан суралцдаг. Үүнээс 50 гаруй монгол оюутан маркетинг, бизнес, IT-ийн чиглэлээр бол суралцж байгаа. За тус сургууль нь бас нэг давуу тал нь бол хамтарсан оюутан солилцооны 2 дээр нэмэх нь 2 гэсэн хөтөлбөртэй Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод бол нэг салбар сургуультай байдаг. Тайваны Нанхуа их сургуульд одоо 2 жил суралцаад дараагийн 2 жил нь бол Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод байрлах салбар сургуульд суралцах боломжтой байдгаараа бол маш давуу талтай. Тэгэхээр ийхүү нэг жилийн хугацаанд орноосоо хол, хүүхдээсээ хол гадаад улсад суралцаад ирсний дараагаар ер нь таны ажил амьдралд орсон хамгийн том өөрчлөлт юу байсан бэ? За миний хувьд бол харах өнц өөрчлөгдсөн. Тэгээд хамгийн энгийн зөв эрүүл эко амьдралын хэв маягийг бол чухалчилдаг болсон. За Тайван улсын ард иргэд бол ер нь нийтийн биеийн тамирыг нэлээ
хөгжүүлсэн, өдөр бүр одоо гүйдэг, алхдаг, дугуй ундаг бол ард түмэн байсан. За тухайн улсад бол 2 жил амьдрахад энэ байдлыг бол маш эргээд харж өөртөө хэвшүүлэхийг зорьсон. Тэгээ мэдээж эрүүл бие саруул ухаанд бол ажил хийхэд хамгийн сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Тэгээд хандлагын соёлыг хүмүүрт түгээхийг хүссэн. За хамгийн гол нь бол одоо судлаач, шинжээч болсон гэж бол өөрийгөө дүгнэдэг. За яагаад гэхээр хязгааргүй их дата өгөгдлөөс бол хүссэн мэдээлэл олж авч задлан шинжлэх боломж бол нэгдсэн. За мэдээж ээж хүний хувьд бол хүүхдүүдийнхээ алсын хараа, тэдэнд олгох дэлхийн боловсролын чиг хандлагыг нь мэдсэн нь бол маш том хөрөнгө оруулалт болсон доо. Тэгэхээр та ер нь анх гадаад хэлийг хэрхэн яаж сурч байваа? Таны гадаад хэл сурах арга барил юу гэсэн талаар сонсогчдод сонирхолвол? Миний хувьд анх 2004 онд их сургуулаа төгсөөд Айманхой Майнс Монгол Инк оюутлогын төслийн нарийн бичгийн ажлаар бол анх ажлын гараагаан бол эхэлж исэн. За тухайн үед бол гадаад мэрэгчлэлтэнгүүдийн удирдлаганд орол ажиллаж байсан нь бол англи хэл сурах, мөн хэлэн дээшлүүлэх бол боломж бүрэлдсэн. За миний англи хэл сурсан арга барил бол ерөөсөө бусадтай харилцах байсан. Тэгэхээр ер нь англи хэл гэлтгүү 2 дахь жилийг сурахдаа харилцаж яриа үүсгэх хэрэгтэй. Гэхдээ бол айх хэрэггүй, ичих хэрэггүй. Тэгээ байнгын харилцаж байж л ер нь хэл бол сайжирдаг. Ер нь бол 2 дахь жил маань өөрөө бидний төрлөх хэл биш учраас бол алдаанаа сайх хэрэггүй гэж болдог. Тэгээд ер нь хэлийг ашиглахгүй, хэрэглэхгүй байх юм бол бас маш хурд мартагддаг гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тухайн үед гадаад улсад суралцж байхад хамгийн хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл нь юу байсан бэ? Мэдээж бага насны хүүхдээ орхиод явхад тэ сэтгэл санааны хувьд хүнд байсан уу? Тэдгэрийг хэрхэн яаж даван туулж исэн бэ? Миний хувьд төрийн албанд одоо 10 гаруй жил ажиллаад 38 настай 3 хүүхдээ ээж байхдаа бол 50 улсад бол суралцгаар явж исэн. За тухайн үед бол хамгийн бага охин маань 1 настай үлдэж байлаа. Тэгээ хүүхдүүдтэй санаа зовох, бага багт нь үлдээсэн учраас тэднийгээ санах гэд асуудлууд бол байсан. Ардаа ийм жоохон бага насны хүүхдүүдийг үлдээсэн учраас цаг минут бүр бол надад хичээхээс өөр арга байгаагүй, маш үнцэнтэй байсан. За мэдээж 50 улс маань өөрөө хятад хэлээр ярьдаг. Тийм учраас нийгмийн харилцаанд ороход бол хятад хэлний бэрхшээл маш их тулгарч байсан. Ер нь бол хүний нутагт амьдрна гэдэг бол одоо бэрхшээлээс илүү маш том сорилт байсан. Тэгээ энэ сорилтыг даван туулчгаад эргээд харахад бол өөртөө оноо өгмөр санагдсан шүү дээ. Тэгээ хамгийн чухал нь зорьсон зорилгоо биелүүлэхэд оройтдгүй юм бэлээ. Үүнд бол насны хязгаар байдгүй юм байна. Тэгэхээр залуучуудаа хэлэхэд бол далайцтай том зорилго зураглалыг бол гаргаж түүн рүүгээ баг залуугасаа л эртгэн зүтгэх хэрэгтэй санагдсан. Тэгэхээр 50 улсын хувьд гадаад улсын оюутнууд суралцж явах хугацаанд ажил хөдөлмөр эрхлэх боломж байдаг юм болов уу те 7 хоногтой хэдэн цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг юм болоо. Таны хувьд ямар ажил эрхэлж байваа энэ талаараа сонирхолбол? Магистрийн сургалтын хичээл маань англи хэл дээр, за амьдрах орчин, нийгмийн харилцаа маань бол хятад хэлээр явагдаж байсан. За тийм учраас бол хэрэглээний хятад хэлийг бол заавал сурах хэрэгцээ шаардлага гарсан. Тайван улсад бол суралцж байгаа гадаад оюутан бол 7 хоногт 20 цагийн хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Тэгээ хятад хэлтэй болохын тулд бол оюутан суралцж авах хугацаанд хоолны газрын угаагч, одоо буудлын үйлчлэгч, шошны үйлдвэрт ялгагч зэрэг ажлуудыг хийсэн. За ингэснээр бол хятад хэлийг одоо тайван хүмүүстэй хамт сурах боломж олгсон. Тэгээд дээр нь амжиргааныхаа өртгийг олж байсан. Тэгэхээр энэ хүү ер нь гадаад улсад суралцаад ирсний дараагаар таны амьдралдаа ер нь олж авсан хамгийн том туршлагыг та юу гэж боддог вэ? Би гэдэг ертөнцтэйг бол одоо ямар ч шүүлтүргүүгээр нүүр тулсан, өөрийгөө илүү сайн таньсан. Тэгээ хүн бол ер нь үргэлж тасралтгүй суралцаж хөгжиж явах хэрэгтэй гэдгийг бол мэдэрсэн. Прокурор хүний ажлын хувьд бол гүйцэтгэлд судлах, шинжлэх чадвар бол маш чухал байдаг. Тэгээ энэ чадварыг бол магистрийн зэрэг хамгаалснаар бол дээшлүүлж чадсан гэж бодож байна. За тэгээд судалгааны арга зүй, ажил маань өөрөө бол их сонирхолтой байдаг шүү дээ. Мөн энэ нь бол багаар ажиллах, тэгээд хамтранх, эрсдэл үр дүн, ач холбогдлыг нь тооцох, дүгнэх зэрэг олон ур чадварыг бол бас судалгааны арга зүй маань өөрөө сургадаг давуу талтай. Бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцож өөрийн туршлага мэдээллийн талаар зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Тэгээд манай подкастын уламжлал болсон асуултыг подкастаа төгсгөлд асууя гэж бодож байна. Таны хэлэх хамгийн дуртай үг юу вэ?
Амжилт бол ирээдүйд хийх том алхам биш. Яг одоо хийж байгаа шатагсан жижиг алхмууд юм гэж хэлэх дуртай. Яагаад тэгэхээр маш том зураглал гаргачгаад хүрч чадахгүй, эхэлж чадахгүй байснаас баг багаар нь одоо төлөвлөж, шатахуулж байснараа л амжилт орхон байдаг. Манай өнөөдрийн подкастын урилгыг хүлээн авч бидэнтэй холбогдсон танд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч бас ажлын өндөр амжилт хүсье. Про подкастын 87 дахь дугаарыг Өмнө Говь аймагтай холбогдож та бүхэнд хүргэлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанд ирүүлээрэй. Дараагийн дугаараар уулзцаая.